За өнөөдөр манай подкаст ариун бичээс нийгэмлэгийн захирал Баяр Магна захирал хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Солонгос улсад хамтдаа бас тийм чухал яриа өрнүүлэхээр сууж байгаад их баяртай байна л да. Тэгээд тавтаа морил гэж урьж байна. Маш их баярлалаа. Тэгээд яг энэ подкастт онцгой өрсөнд баярлалаа. Тэгээд ажил жоохон ихтэй явж байгаа. Гэхдээ энэ цагийг бас гаргах гэж жоохон хичээлээ. За одоо олон таван үгүй нэг шууд хэлээ гэж бодож байна. Тэгээд яг энэ ариун бичээс нийгэмлэг гэдэг энэ нэр их сонь санагдаад байгаа л да. Тий одоо Монголд ариун бичээс нийгэмлэг гэдэг. Тэгэд энэ ариун бичээс нийгэмлэгийн одоо захирал хүн байна л да өөрөө. Тэгээд харин Солонгост явж байхаар нь тэгээ илүү бас энэ байгууллагын талаар тий илүү бас шууд хуваалцаад илүү тайлбарлаад юу гэдгийг тий танилцуулаад эхлүүл зүгээр юм болоо гэж бодож байна л да. Юуны төрөнд. Тий, ариун бичээс гэдэг нэр маань өөрөө одоо Библийг төлөөлсөн одоо Монгол нэр гэж бид нэр үзэж байгаа. Тэгээд ерөөсөө Библийн нийгэмлэг гэсэн. Одоо утгатай. Тэгээд Библийн нийгэмлэг маань юу хийдэг вэ гэхээр Библи орчуулах. Тэгээд орчуулсныгаа хэвлэх, хэвлснээгээ түгээн тараах, худалдах. Бас Библи гэж юу юм бэ гэдэг талаар итгэгчид болон үл итгэгчид ер нь монголчуудаа бид нэр сурталчлан таниулах ийм ажлыг голчлон хийдэг юм байгуулга. За тэгээд Баяр Магна захирал бас өөрийгөө товчхон танилцуулж өгөөч тий. Тэгээс одоо энэ байгууллагад хэдэн оноос одоо ажиллаж эхлэв тий. Магадгүй энэ байгууллага хэдэн оноос эхэлсэн тий. Тэгээд бас магадгүй хүүхэд нас тий. Бас залуу нас хагуур өнгөрөв тий. Магадгүй яаж яваад энэ байгууллагын одоо ийм ажилтан болчихов гэдэг ч юм ингээд ийм товчхон өөрийгөө танилцуулангаа яг энэ зүйл рүү бас оруул зүгээр юм гэж бодлоо. Тэг нэгдүгээрт өөрийгөө танилцуулын намайг Баяр Магна гэдэг. Тэгээд 1998 онд одоо нэгдүгээр курсын оюутан байхдаа анх цуглаанд ирж исэн. Тэгээд тэр үеэс хойш ингээд Христийг дагаад тагалдагчаар нь. Ер нь цуглаан гэдэг нь Есүсийн сүм ярьж байгаа. Есүсийн сүмийг ярьж байгаа тийм. Есүс сүмд ирж исэн. Тэгээд 1998-аас 8 оноос хойш ингээд сүм тогтмол яваад олон хүнд сайн мэдээ буюу Библийг одоо танилцуулаад хүргээд 98 оноос хойш. Тэгээд 2004 оноос хойш одоо бас сүмийн ахлагч одоо пастрын үйлчлэл хийж жагаад 2012 оноос хойш яг энэ байгууллагад захирлын ажлыг хийж эхэлсэн. Тэгэхээр одоо энэ ариун бичээс нийгэмлэгийн захирал хийгээд 12 оноос хойш гэдэг чинь 13 дахь жилд явж ийн гэсэн үг шүү. Ариун их туршлага хөрвүүлээд явж байгаа юм байна шүү дээ. Тийм манай байгууллагын хувьд 1992 онд анх байгуулагдсан. Монголын Библи орчуулгын хороо гэдэг нэртэйгээр байгуулагдсан. Монголд. Зөв. Ер нь нөгөө нэг арчлаа хувьсгал гараад арчлаа хувьсгал нээлттэй нийгэм бий болоод ерөөсөө яг тэгэл түнтэй хамт ингээл орж ирсэн болж таарсан шүү дээ. Тэгээд 2003 онд одоо Монголын Библи орчуулгын хороо гэдэг нэрээ өөрчлөөд ариун бичээс нийгэмлэг гэдэг нэртэй болсон. Тэгээ Библи орчуулгын хороо ариун бичээс нийгэмлэг хоёрын одоо хооронд ямар ялгаа байсан? Яг зөв. Монголын Библи орчуулгын хороо маань гадаад илгээлтийн эзэд болон одоо Монгол одоо орчуулагч нарын хамтран байгуулсан ийм байгууллага байгаа. Тэгээ гол зорилго маань Библи орчуулъя гэдэг ийм зорилготойгоор байгуулагдсан байгууллага. Тэгээ явсараад 2003 онд ингээд зайлшгүй аль биесны статуст төрийн бас байгууллага болох шаардлагатай болсон. Тэгээ Библи орчуул хороо гэдэг ч юм уу тийм нэр гэхээс илүү ариун бичээс нийгэмлэг гэдэг нэр авсан. Зөв. Тэгээд аль биесээр 2003 оноос одоо манай аль биесны төвх эхэлсэн гэсэн. 1993 оноос хойш бол яг манай байгууллагын төвх. Тий байгууллага тий. Нэг өсөндөө тэр цагаас эхлээд нэлээд чанаржаа тий. Одоо баталгаатай болсон гэх үү. Тэгж хэлэхэд болох. Ер нь болно тий. Аль биесний болсон гэсэн. За энэ Библи орчуулдаг гэж юм л да. Тэгээд яг зөвөр их сонирхолтой санагдаж байна л да нэг зүйл. Тэгэхээр Библийг яагаад заавал орчуулж монголчуудад хүргэх болсон юм тий? Тийм ямар шалтгаан байгаа. Тэгээ Библи нь өөрөө ер нь яг ямар өргөн цар хүрээтэй. Тий яг ер нь бол одоо тий ингээл түүх харж байхад одоо улс үндэстнийг ингээл харж байхад бас хүний сүсэг бишрэл аливаа зүйлүүдийг ингээл харж байхад ер нь хүн төрлөختний 3-2 нь ер нь бол баг Библиэд хамааралтай
амьдраад ах шиг байна л да. Тийм байна тий. Тийм учраас ингээд энэ зүйл яагаад заавал одоо энэ Монголд орж ирэх болов тий? Орж ирэх ямар шалтгаан байгаа. Тэгээ сая бас захирал хэллээ шүү дээ тий. Ингээд монгол хэл рүү орчуулдаг болсон гэж тий. Тэгээ энэ талаар бас товчхон бас хуваалцвал тий. Бас магадгүй дэлгэрэнгүй ч байсан ч болно ер нь тий. За ер нь Библи гэж юу юм бэ гэдэг талаар анх ярих хэрэгтэй болов гэж бодож байна. Библи гэдэг нэр нь өөрөө Библиос буюу номнууд гэдэг одоо грек үг байгаа. Тэгээд Библи ч өөрөө одоо тухайн том урсгалаас хамаарат янз бүрийн тооны номнуудтай. Тухайлбал Протестант Библи бол 66 номтой, Католик Библи 73 номтой, Ортодокс Библи бол 92 номтой гэдэг ч юм уу те ингээд олон тооны номнууд байгаа учраас Библиос буюу номнууд гэдэг грек үгнээс гаралтай. Библи гэдэг үг байгаа. За Библи гэдэг маань өөрөө юу юм бэ гэхлээр Бурхны хүн төрлөختөнд зориулан хэлсэн мессежүүдийн нэгтгэл гэсэн үг. Одоо эмхтгэл, нэгтгэл гэсэн үг ер нь бол. За нэгтгэл. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой. Тэгээд Библи маань хизээ бичигдсэн бэ гэхлээр 1400-аад жилийн турш бичигдсэн. 40 орчим хүн бичсэн ийм номнууд байгаа. Нийт одоо 66-аас 92 ном гэсэн үг шүү дээ, тийм. Тэгээд энэ маань өөрөө ямар утга учиртай юм гэхээр ариун сүнсээр дамжуулан Бурхан тэр 40 орчим хүнийг ашиглаад өөрийнхөө үгийг хүн төрлөختөнд өгсөн гэсэн үг. За тухайн бичигдсэн хэл маань ямар хэл байсан бэ гэхлээр еврей, арам, грек хэл байсан. За энэ грек, арам, еврей хэлнүүдээр одоо бид нар уншиж чадахгүй. За тухайн үеийн одоо хэрэглээнд байгаа юм уу? Тухайн үеийн арам, грек, еврей хэл одоогоор хэрэглээнд байхгүй. Зүгээр сэргээж орчин үеижүүлсэн тийм хэлнүүд одоо мэдээж байгаа. Хэрэглээдэд байж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр байтугай тухайн үеийн еврей, грек, арам хэл байтугай өнөөгийн грек, еврейг бид нар уншиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол хүн төрлөختөнд зориулсан Бурхны үг болохоор хүн төрлөختөн гэдэг тийм багтдаг гэхээр ерөөсөө бүх хэлтнүүд багтаж байгаа. Хэлтнүүд. Тэгэхээр тэр бүх хэлтнүүдийн хэл рүү Бурхны үгийг, Бурхны мессежийг орчуулах ёстой болно гэсэн үг. Одоо Бурхны хүн төрлөختөнд хандсан тэр үгийг орчуулах ёстой бол. Тэгжээсэндээ энэ Бурхны үгийг орчуулж өгж байгаа байгууллага бол таа. Яг зөв, яг зөв. Тэр Бурхны үгийг еврей, грек, арам хэлнээс нь бас шаардлагатай бол англи хэлнээс нь бид нар орчуулж хүргэж байгаа юм байна. Нэг юм сонирхолтой зүйл бодогдож байна л да. Хүн төрлөختөнд Бурхан өгөө өгсөн байна. Яг зөв. Тэгэхээр энийг Бурхны үг гэдгийг яаж мэдэх? Яагаад энийг Бурхны үг гэдэг байгаа юм те? Одоо юу гэдэг? Одоо магадгүй те ингээд Библи бол одоо бусад одоо те шашны одоо номлол сургаалтай адилхан одоо бүгд л одоо нэг өөр ингэсэн номтой байна шүү дээ. Тэ одоо коронч гэдэг ч юм уу те буддаа гэхэд ч одоо өөр ингэсэн одоо сургаалуудтай байдаг ч юм уу те анжур гэдэг ч юм уу те ингээд байж та те тэр шиг Библи ер нь бол тийм л зүйл юм шүү. Юу одоо тэрийг одоо тэгж л ойлгож байгаа шүү дээ ер нь бол те. Гэтэл одоо таны ярьж байгаагаар бол одоо энэ байгууллагч ер нь бол Бурхны үгийг тэ хүмүүст хүргэдэг л байгуулгалчлаа шүү дээ. Тэгэхээр тэрийг Бурхны үг гэдгийг яаж мэдэж ийн нэр нь одоо яаж ойлгох юм тийм маш сонирхолтой асуулт. Энд чинь өөрөө түүхийн цаг хугацааны явцад анх Бурхан хүн төрлөختийг бүтээхдээ Адам Ева гэдэг ч юм уу те одоо яг еврейгээр хэлэх юм бол Адам Хаваах гэж байгаа тий. Энэ хүн төрлөختийн анхны үүслээс эхлээд Бурхан хаана ажиллаж ирсэн бэ гэхлээр одоо тэр ойрт орндод ялангуяа тэр одоо өнөөгийн Израиль гэдэг ч юм уу Палестин хавцаа тэр ажиллаж ирсэн. Тэгэхээр тэр цаг үедээ шууд холбогдох хэрэгтэй гэсэн үг. Холбогдож байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр цаг үед тэр газар нутагт одоо тэр газар нутгаас эхлээд Бурхан өөрийнхөө одоо хүмүүсийг босгоод тэр газар нутгаас эхлээд тэр газар нутагт амьдарч байсан Израиль еврейчүүдээр дамжуулан Бурхан өөрийнхөө үгийг хэлж эхэлсэн гэсэн үг. Хүндрэлтэнд гэсэн үг шүү дээ. Тэрийг нь одоо Мосегоос ахуулаад Малахи хүртэл ингээд олон бичигч нар тэрийг бичиж үлдээсэн. За дээрэс нь Христтгэл анх яг 2000 одоо Есүс ирснээс хойш Христтгэл хаана илүү их тархсан бэ гэхээр мэдээж еврей газар нутаг дээр Бэтлехэм, Иерусалим гэдэг ч юм уу. Тэр газруудаас гадна Европ руу бас нэлээд тархаж эхэлсэн.
Тэгээд тэр Европ руу тархаж эхэлсэн шалтгаан нь олон шавнаар бас тийшээ илгээгдсэн. Тэгээд түүнээс гадна Илч Паул гэж нэг чухал хүн бас байсан. Тэр хүн маань хүртэл одоо Библийн шинэ гэрээний 13 номыг бичсэн. 27-аас 13-ыг нь бичсэн гэдэг юм те. Есүсийн бас дагалдагч нар нь ч гэсэн бас бичсэн. Тэгэхээр тэд нар бүгдээрээ бас тухайн үеийн грек хэл дээр. Тийм тэгэхээр ч одоо ер нь Библи ер нь Христ итгэлээ чинь өөрөө нэг Европын шашин гэдэг шиг. Гэтэл одоо ингээд үг түүхээс нь ингээд харах юм бол энэ чинь ойрхот орнууд тий ер нь Азаас эхэлсэн байж тий ер нь бол гаралтай гэсэн. Тэгээд Европ руу нэлээд хүчтэй тархажээ тий. Тэгж. За энд нэг одоо юм сонирхолтой зүйл гарч ирж байна л да. За ингээд заах одоо ингээд ариун бичээс нийгэмлэг нь одоо бурхны үгийг орчуулдаг тий. Одоо ингээд монгол хүмүүстэй өргөхөөр ингээд орчуулж байгаа юм байгууллага байна тий. Тэгэхээр энэ хаа байсан одоо тэр Израиль тий одоо армեն хэлээр тий бичигдсэн тэр Библи өнөөдөр монголчууд биднэрт тэр нь ямар хамаатай болчих вэ? Тий тэрийг ингээд заавал энд ингэж монгол хэл рүү орчуулж тий хүргэх тийм онц шаардлага бас байгаа юм уу? Тий? Ягаад бид нар тэрийг ингээд заавал өөрийн болгож авах хэрэгтэй юм тий? Одоо магадгүй сая одоо эхлэхдээ дурдчихсан нөгөө ариун бичээс нийгэмлэг чинь 2003 онд албан ёсны одоо юу хэлсэн гэж штэ тий түүх. Тэрнээс өмнөх нь болохоор байгууллагын түүх явж байсан гэж. Магадгүй тэрнээс өмнө монголчуудад ер нь Христ итгэл хамаатай байсан юм уу? Тий? Зүгээр л арслан нийгмээ дагаад зүгээр нэг юм тий шашны одоо тий шашны нэг юм үзэл суртал ороод ирсэн юм уу? Тэнийг ямар учиртай ярина тий? Одоо би нэг 3 зүйл маш тодорхойгоор дурдъя. Нэгдүгээрт нь Библи маань хүн төрлөختөнд хандсан бурхны үг. Тэр нь зөвхөн еврей хэлтнүүдэд, грек хэлтнүүдэд хандсан бурхны үг биш. Тий. Өөрөөр хүн төрлөختөн буюу бүх хүнд хандсан бурхны үг гэж бид нэр итгэж тэр үгийг орчуулахын төлөө өөрсдийн амь амьдралаа зориулж байгаа хүмүүсээ. Тий. За хоёрдугаарт та еврей грекээр уншиж чадах уу? Ойлгож чадах уу? Одоохондоо тийм хэл сураг л байна. Яг сонирхож үзээгүй л байна л да одоохондоо тий. За яг Монгол бангадгүй нэг 10, 15, 20. За нэг 100 дотор хүн уншиж чаддаг байж болно, бич чаддаг байж болно. Еврей грекээр. Тэгээ Монгол хүн чи хэд байгаа лээ? 3 сая 500 мянга. Бүгдэнд нь бид нар хүрхийн тулд яах ёстой вэ? Бүгдэнд нь еврей грек хэл заах уу? Тэ? Үгүй те. Бид нар тийм боломж байхгүй. Харин еврей грек хэлнээс бид нар Библи орчуулах нь илүү тохиромжтой ажил байхгүй. Монгол хэлээр те, орчин цагийн монгол хэлээр. Тэгэхээр энэ маань өөрөө ингээд бурхны хүн төрлөختөнд хандсан үгийг бид нар монгол хүнд хүргэхийн тулд еврей грекээр нь хүргэх гээд байж болохгүй үстэй те. Таарахгүй шүү дээ. Тэгэнгүүт зайлшгүй монгол хэлээр орчуулах хэрэгтэй болно. Монгол хэлээр орчуулсныгаа бид нар хүргэх хэрэгтэй болно. Гуравдугаарт саяны таны асуусан асуулттай бас холбоотой да. Хүн төрлөختөнд хандсан бурхны үг гэдгийг яаж Библиэлд тодорхойлоод байгаа юм бэ гэж тийм. Тэнгүүт Библи гэдэг чинь өөрөө зөвхөн хүн төрлөختөнд хандсан бурхны үгээс гадна тэр дотор гол утга учир нь юу юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Тий, ер нь тийм баг л тийм. Тэнгүүт тэр дотор чинь гол утга учир нь нэг сайхан зүйлийг одоо буянтай зүйлийг ярих ч юм уу, түгээх ч юм уу, үзэл сурталыг одоо дэлгэрүүлэх ч юм уу, тийм утгаас илүүгээр бурхан хүнийг тамд орох уу, диожинд орох уу гэдэг сонголтыг өгдөг. Тэ? Тэгвэл тэр тамд орох уу, диожинд орох уу гэдэг сонголттойгоо цуг ийм боломж танд байгаа шүү, чамд байгаа шүү гэдгийг хэлдэг. Тэр нь Есүс Христ энэ дэлхийд ирээд загалмай дээр үхсэн. Тэр үхсэн Есүс Христэд итгэх юм бол та мөнхийн бас буюу диожинд орох болно. Яг тэгвэл Есүс Христ ягаад үхсэн бэ гэхээр бидний гэм нүглийг аваад үхсэн. Бидний өмнөөс үхсэн гэсэн. Бид нар шийтгэл авах хэрэгтэй байсан. Та өнөөдөр гэм нүгэлтэй те. Тэгэхээр та шийтгэх ёстой гэсэн үг шүү дээ. Тэ? Гэтэл та шийтгэхгүйгээр харин Есүс Христ таны өмнөөс шийтгүүлсэн. Тэгэд амилсан. Тэ? Үхлээс амилсан. Тэр гэм нүглийг ялаад Есүс үхлээд амилсан. Гэм нүглийг ялаад Есүс үхлээс амилсан.
гим нүгэлтэй миний өмнөөс үхээд тэгээд тэрийг ялаад үхлийг ялаад амьдсан гэсэн үг тийм. Тэгээд тэрээс итгэх юм бол та мөнхийн ус буюу девашин орно гэдэг мессеж тэр үг Библиэр маш тодорхой байгаа. Тэрийг л хүргэхийн төлөө бид нар явж байгаа гэсэн үг. За дөрөвдүгээр Монгол Библи орчуулгын түүх хизээ эхэлсэн юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Сая та нэг 2-3 удаа хэллээ. Ер нь арчилсан асуулт гарснаас хойш энэ Библич орчуулагдсан юм шүү гэж. Бидний зүгээр багцаа тоогоор заяа. Монгол Библи орчуулгын 20 орчим хувилбар байна гэж үзэж байгаа. Монголд уу? Монгол хэлээр орчуулагдсан 20 орчим хувилбар. Зөв. Одоо 90 оноос хойш. Биш, 1305 оноос хойш. 90 оноос урагшаага тийм хувилбар. Бүр урагш. 1305 оноос хойш монгол хэл дээр Библи орчуулагдаж эхэлсэн. Тэрнээс өмнө ч үж магадгүй. Яг тэгвэл бид нар тэрийг одоогоор нотлоод олж мэдсэн нь 1305 оноос хойш гэж. За. Тэрнээс хойш бид нарт 20 орчим янзаар гэсэн үг. 20 орчим одоо баг юм уу одоо хүний оролцоотойгоор 20 орчим янзын Библи орчуулгын хувилбар байна гэсэн үг. Одоо жишээ нь талхаар ярих юм бол те атар талх, өгөөж талх юу гэдэг шиг Библийн тийм олон янзаар бидний Монголын түүхэнд орчуулагдж ирсэн түүхтэй биш тий гэсэн үг тий. Тэгэхээр ер нь бол одоо энэ 2003 онд орчуулагдаж за тэрнээс өмнө одоо юу гэдэг нь тий 93 оноос хойш орчуулагдсан гэж үзэхгүй. Ер нь тэрнээс өмнө 20 гаруй хувилбар байна гэсэн үг шүү дээ. Тий, хувилбар байна. Монгол хэлээр орчуулагдсан. Монголоор орчуулагдсан. За. Тэгэхээр тэр яг түүхэн баримт юмнууд байна тий. Байна. За би хамгийн эртний орчуулгыг та одоо танд жоохон мэдээлэл өгье. За. Библийн Монгол орчуулгын хамгийн анхных нь Италийн Монтекормино хотоос гаралтай Жованагийн орчуулга гэж байдаг. Жована. Өөрөөр хэлбэл сурвалж төм тий. Итали нэр нь Жовани. Англиар бид нар ойлгох юм бол Джон гэсэн үг. За. Джон гэсэн үг. Монтекорминогийн Джон. Тий. Жована болохоор Йоан гүрний үе буюу одоо Монгол Хятадыг эзэмжих үед гэсэн үг. Зөв. Йоан гүрний үед Библийг монгол хэл рүү орчуулж ирсэн. Гэхдээ бүр орчуулах орлого хийж байгаагүй бүр орчуулж ирсэн гэсэн үг. Бүр ном болгоо. Дуулал ном болон шинэ гэрээний зарим хэсгүүд гэж байгаа. Авши шинэ гэрэг бүхэлд нь дуулал номтой орчуулсан гэж байгаа. За. Одоо түүнээс гадна тухайн үеийн хэлээр монгол хэлээр бас магтан дуунуудыг орчуулж ирсэн байна. Магтаалын одоо дуунуудыг орчуулж ирсэн. Тэгэхээр энэ бол маш эртний бөгөөд маш сонирхолтой бас бахархууштай түүх. Монгол үний хувьд бол 1305 онд Библи орчуулагдж ирсэн гэдэг. Зөв. Тэгээ тухайн үеийн Монголын нийгэмд бас өөрийнх нь одоо тэр онцлог шинжүүд бас юу вэ тий тэр талаас ил бас тодорхой ярил. За тэр талаар судалгаа хийгээд сүлд нь ярьж болно л да. За зөвхөн миний одоо хэлэх гээд байгаа гол санаа юу гэвэл Библи хүн төрөлхтөнд зориулагдсан ном. Тэ? Бурхны үг, мессеж. Тэрийг 1305 оноос хойш бид нар монгол хэлээр орчуулад эхэлсэн байна гэдэг маш том факт. Сонирхолтой. Баримттай. Тэгээд монгол хүн Библи унших боломжтой болж байна гэсэн үг байхгүй. Тэ? Боломжтой болж байна. Төрөл хэлээр. Тэгээд цааш үргэлжлэх юм бол өчөө олон түүх байгаа. Тухайлбал 1846 онд бид нар өөрийнхөө монгол хүний гар дээр бүтэн Библитэй болж байсан. Бүтэн Библи. Тий. 66 ном бүхий бүтэн Библитэй болж байсан. Монгол бичгээр одоо орчуулагдаж, бичигдэж, хэвлэгдсэн. Тэрний шинэ гэрээ манад одоо байгаа. Манай нийгэмд дээр байгаа. Архивт болоод ингэсэн тий. Хуучин гэрээ нь болохоор Монголд байхгүй. Гэхдээ дэлхийн хэд хэдэн орнд ингээд бас байгаа. Бодитоор байгаа тий. Хадгалагдаад. Хуучин гэрээ нь хуулбар нь бол одоо бас манай дээр байгаа гэсэн үг тий. За тэгэхээр яг энэ Библийн их сурвалж те ер нь Библийн өөрийн үндэс юм ер нь явж тэр монголчууд бас шууд холбоотой болж таарсан шүү дээ ер нь бол те. Яг ер нь гол зүйл нь өөрөө хүн төрөлхтөний 3.2% нь өөрөө Библиэд хамааралтай амьдарч байгаа шууд хамааралтай амьдарч байгаа учраас энд нэг юм нууц байгаа юм л да. Тэ. Тэгээ энэ нууцыг илүү бас тодорхой ер нь одоо монголчуудад ер нь ямар ашигтай гэдэг талаас илүү тодорхой бас хуваалцж өгвөл яа гэм бол. Би зүгээр зүрлэл авбал те. За
Төрмөх гэдэг хүнд захидал иржээ л гэж бодъё л да. За. Тэр захидал нь ингээд захидал дотор нь одоо $1 сая одоо би чамд өглөө. Тэ? Гэт бичсэн. Тэгтээ тэр нь еврей грек хэлээр. За. Бичсэн тэ. Тэгэхээр чи хэл сурах хэрэгтэй болсон шүү дээ. Яг л тэрийг еврей грек хэл мэддэг хүнд очиод одоо орчуул болно шүү дээ. Яг тийм мессеж үүнээс илүү үнцэнтэй мессеж Библиэлд байгаа. Би өмнө хэлсэндээ Библийн гол мессеж бол гэмт хүн төрлөختөн яаж мөнхийн улсад орох вэ? Тэр арга замыг Бурхан заасан. Ийм мессежтэй ном баггүй энэ Библиэлд. Тэнгүү тэрийг зайлшгүй орчуулах хэрэгтэй болно. Одоо монгол хэлтэй төрөмөх гэдэг хүнд ойлгуулахын тулд. Тэгээд энэ хүн ойлгоод уншаад за тэгээд энэ хүн өөрөө мөнхийн улсад орох арга замаа мэдж авна гэсэн. Тэндээс мэдж авах. Хоёрдугаарт зөвхөн мөнхийн улсад орохоос гадна. Гэхдээ мөнхийн улсад орох нь хангалтгүй гэсэн үг биш шүү. За энэ бол үнэхээр хангалттай мессеж. Бүх юмны одоо эцсийн зэгэл болох гэдэг. Эцсийн зэгэл болно гэсэн тийм. Тэгэхээр тэрнээс гадна бас бид нар чинь мөнхийн улс одоо би ирээдүйн тухай яриад байна. Тэр хүртэл ч бас энд амьдрмаар шүү. Тэгэхээр энэ хүртлээ амьдрахын тулд мөнхийн улс ортлоо амьдрахын тулд бас зөвхт амьдрах хэрэгтэй болно. Тэ? Бас тийм янз бүрийн буруу арга замаар амьдарч болохгүй. Өөртөө болон эргэн тойронд байгаа хүмүүстэй, нийгэмдээ ач тустай, үр өгөөжтэй амьдрах хэрэгтэй болно. Тэр арга замуудыг бас шинэ гэрнээр маш тодорхой заасан байж байгаа. Сургаалт төгс номдэр маш тодорхой заасан байж байгаа. Дуул номдэр маш тодорхой заасан байж байгаа. Номлогчийн үгс номдэр маш тодорхой заасан байж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд амьдрах зөвхт амьдрах таны заавруудыг бичсэн байгаа. Гэхдээ нөгөө хэлбэр талаас нь биш. Илүү зарчим талаас нь бичсэн байна. Тэр зарчмуудыг дагаад тухайн цаг үеийнхэн одоо цаг үетэйгээ тааруулаад хэлбэрээ өөрчилж болно. Зүгээр зарчмаа бол өөрчилж болно. Яг ер нь нэг Библийг хамгийн анхны ном гэж уншижсэн л дээ. Хамгийн анхны ном. Тэгэхээр за бүр илүү тодорхой болгохын тулд одоо хүний амьдрал зарчим зааж яах гэж байна шүү дээ. Одоо жишээлбэл юу ах вэ одоо тий? Жишээ тодорхой жишээ байна тий. Бид нар чинь хамтын амьдрал байгуулж байгаа нийгэм хамтын амьдралын нийгмийг бид нар байгуулж байгаа шүү дээ. Тэ? Бий болгоод аваад. Тийм, бий болгоод аваа явж байгаа. Тэр утгаараа нэгдүгээрт бид нар гэр бүлдээ яаж амьдрах вэ? Гэр бүл дотроо яаж амьдрах вэ? Эхнэр нөхрийн үүрэг нь юу? Хүүхдийн үүрэг нь юу? Хүүхдийн эрх нь юу? Эхнэр нөхрийн эрх нь юу гэдэг ч юм уу. Тэ? За хоёрдугаарт бүгдийн заагаад өгсөн байгаа. Тийм, маш тодорхой зааж өгсөн байна. Хоёрдугаарт бид нар нийгэм дотор амьдарч байгаа. Тэгээ нийгмээ бид нар нийгэм дотор яаж зөв амьдрах вэ? Гуравдугаарт бид нар тодорхой төр засгийн удирдлагын дор амьдарч байгаа. Тэгээ төр засгийн удирдлага бид нар юу гэж үзэх вэ? Бид нар тэдний төлөө яаж хамтах вэ? Гэр бүл, нийгэм, төр засаг тий. Тэгээд хамгийн чухал зүйлүүдийн нэг нь бас бид нар Христэд итгэсэн хүмүүс бүгдээр нийлээд нэг сүмд явдаг. Нэг тодорхой нэг одоо байгууламж одоо нийгмийн нэг хэсэг шүү дээ. Тэр сүмд явдаг. Тэр сүм дотроо бид нар яаж Бурхныг магтах уу? Яаж залбирах уу? Яаж илүү Бурхантай ойр амьдрах уу? Сүнслэг амьдрах уу гэдэг ч юм уу те. Бас хамтдаа яаж нөхөрлөх үү гэдэг ч юм уу. Тийм зарчмуудыг маш тодорхой зааж өгсөн байж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ итгэл үнэмшлийнхаа дагуу эдгээр зүйлүүдэд дагаал амьдрах нь шүү дээ. Тий. Тэгээд яг тэр нийгэм гэдэг маань би маш бүдүүн марг хэлчихлээ л дээ. Тэгэнгүүт нийгэм дотор ч нөгөө янз бүрийн давхаргууд байгаа шүү дээ. Тий. Одоо бид нар хүрч чадахгүй байгаа, хүрхийг хүсдэг мөртлөө хүрч чадахгүй байгаа ядуус байна. Хүүхдүүд байна. Тэ? Бас нийгмийн эмзэг давхаргын хүмүүс, хөгжлийн мөрхшээлтэй хүмүүс гэдэг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс байна. Тэр хүмүүст бид нар яаж хандах вэ гэдэг сургамжуудыг заавраад өгсөн. Бас бид нар ижил төвчний хүмүүстэйг яаж харилцах уу? Төр засгийн хүмүүстэйг яаж харилцах уу? Тэдний төлөө яаж санаа тавьж залбирах уу гэдэг ч юм уу те. За тэр зүйлсүүдийг ингэж маш тодорхой. Тэгэхээр нэг юу байгаа шүү дээ. Ер нь энэ Библи өөрөө орчуулагдаад Монгол хүн дээр нь ямар ашигтай гэдэг энэ асуулт явж байгаа шүү дээ. Тэгэхээр за би ингэж ойлголоо. За нэгдүгээрт ер нь бол мөнх амийг өгөх замыг зааж өгөх. Яг зөв. Хамгийн чухал нь. Тэ. Энэ зүйлийг бол зааж өгнө. За тэгээ энийгээ дагаад ер нь бол амьдралын зарчмуудыг зааж өгөх. Яг зөв. Зөв тий. За тэрэн дундаа за гэр бүл, нийгэм, тэгээд төр засаг, цаашаа үргэлжлүүлээд яг хамтын буюу тий одоо энэ итгэлээр хамтдаа явж байгаа хүмүүсийн бас нэгдэл байх нь шүү дээ ер нь бол тий. Өнөөдөр би
итгээд маргааш нь одоо 24 цагийн дараа ашиг тусаа өгдөг юм бол гэж байхгүй шүү дээ. Тэ? Энэ чинь өөрөө явцдаа. Нийгэм өөрөө явцдаа энэ чинь өөрчлөгдөж яадаг зүйл. Аажмаар өөрчлөгдөж яадаг зүйл. Тэрэнд нь бид нар тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж яадаг. Тэрэнд нь бид нар тодорхой хэмжээний нөлөө үзүүлж яадаг. Христ итгэгчдийн нөлөө гэдэг бол тийм одоо басч болохоор жижиг юм биш. Маш том нөлөөтэй. Магадгүй одоо яг энэ Библийн Христийн одоо тэ сургаал номлол Библийг ер нь ингээд өмнө тавиад явж байгаа улс орнууд одоо зөндөөлөө шүү дээ. Тэгэхээр яг ингээд явж байгаа хүмүүс тэр улс оронд одоо гарч байгаа тийм нөлөө одоо жишээ байна уу ер нь тий. Ингэсэн учраас Христийг ингээд тэ бурхнаа болгосон учраас тэ тэр оронд ийм юм бий болсон байна ч гэдэг юм уу тий. Библи ингэж нөлөөлсөн байна гэдэг ч юм. Тийм одоо жишээ байна уу юм тий. Ер нь яг маш ерөнхийдөө бол ингээд барууны улсууд гэж ярьдаг л да. Барууны улсуудад Библи эхлээд тэр Христийн итгэл үнэмшил эхлээд барууны улсуудад Азийн улсуудыг бодвол эхлээд нэвтэрсэн учраас тодорхой хэмжээний сайн нөлөөнүүд үзүүлсэн. Тухайлбал шинжлэх ухааны нээлтүүд тэнд маш олноороо хийгдсэн. Хүний эрх чөлөөний талаар тэнд одоо тий хүний эрх чөлөөний талаар тэнд маш дэвшилтэт ахламууд хийгдсэн. Соёл иргэншил, ялангуяа тэр соёл одоо урлаг соёлын асуудлууд тэнд бол маш хүчтэй сонгодог хэмжээнд хүртлэе хөгжсөн. Өнөөдөр одоо дэлхийн одоо энэ салбаруудыг тодорхойлж байгаа юмнууд л тэндээс гарсан шүү дээ. Ер нь бол тэгсэн. Сонгодог одоо хөгжим тий соёл урлагч гэдэг. Аж үйлдвэрийн хөгжил гэдэг ч юм уу тий. Бүгдээрээ дийлэнх нь бол тэндээс гарсан. Европ зүгээс гэх юм барууны зүгээс гарсан. Тэгэхээр тэр нь ингээд би Азийг ч юм уу Монголыг доош нь хийж үүсгэж байгаа биш. Зөвхөн зарим бод байдлыг бид нар бас одоо нууш хэрэггүй гэсэн тийм шүү дээ. Яг гол зүйл нь өөрөө нөгөө нэг Библийг одоо зарчмаа болгоод юу гэдэг Библийнхаа итгэл үнэмшлийн дагуу тухайн улс орн нөлөөлсөн нөлөөлөл юу байна гэдэг те жишээнээс л суур болгоод явж байгаа гэсэн үг те. Болцож байгаа гэж ойлгож байгаа шүү дээ нь л те. Одоо ингээ эргээд харахад Европ яг хуучин Европ биш болцсон гэдэг ч юм уу те илүү ялзрал руугаа явж байгаа гэж би бол харж байгаа. Гэхдээ зөв буруу би хэлж мэдэхгүй. Яг гэвэл илүү суур зарчмуудыг Библийн суур зарчмуудыг нэлээд зөрчиж эхэлж байгаа. Орхигдуулж эхэлж байгаа. Гээж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь зөвөр таны харж байгаагаар ч юм уу те ер нь ингээд магадгүй ингээд мэдээж Библи судлаад ингээд явж байгаа хүний хувьд бол нэлээд соргог байгаа бах л та те. Тэгэхээр нөгөө нэг тэр суур зарчмууд орхигдуулснаас болоод тэр ялзарлууд бол эхэлж байгаа гэж үзэж бас болох нь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр суур зарчмыг байлгаснараа илүү хүчтэй байсан. Ер нь бол тий. Суурийг нь одоо нэг хүндэтгэл юм бол тэгээд ямар ч гоё байшин тэгэл нуурахад билэн штэ. Суур нь ялзрах юм бол тэгэл. За тэгвэл одоо яах вэ? Цаашдаа тэгвэл яаж хүрэх юм одоо илүү те хурдцтай хүргэмээр шүү дээ тэгвэл те. Тэ. Би маш том нэг ялгаа хэлж өгмөр. За Библийн нийгэмлэг, аримчис нийгэмлэг бол дангаар ажилдаг байгууллага биш ээ. Тий. Бид нар үндсэн ажил юу вэ гэвэл Библи орчуулдаг, хэвлэдэг. Тэгээд тэр яаж төгөөхөө гэдэг тал дээр. За орчуулах хэвлэхийг бол өөртөө хийж байгаа. Яаж төгөөхөө гэдэг тал дээр бид нар сүмүүдтэй хамтран ажилладаг. За. Бас одоо Христ итгэл суурьтай байгууллагуудтай хамтран ажилладаг. Ялангуяа Библи дотор байгаа сургаалуудыг заах ажлыг бол бид нар хийдэггүй. Сүмүүд нь хийдэг тэрийг. За. Одоо тэр сүмүүдийн пасторуудыг нь Библийн сургуулиуд бэлддэг гэдэг ч юм уу те. Ингээд нэг уялдаатай хамтан ажиллагаатай зүйл واخгүй юм чинь. Тэгэхээр Библийг ялангуяа яаж хөрөх вэ гэдэг тал дээр бол бид нэр хамтран ажилладаг гэсэн. Сүмүүдтэй хамтран ажилладаг. Тэгэл цаашаа явах нь шүү дээ. Тэгэн тий. Тэгэхээр энэ байгууллага нь өөрөө ер нь тэг хэдэн оронд байдаг. Тий Монгол тэгээд өөр одоогор 155 оронд байгаа. Одоо тус бүрийн оронд байгаа Библийн нийгэмлэгүүдийг нэгтгэсэн нэг том байгууллага байгаа. Олон улсын Библийн нийгэмлэг гэдэг. Тэгэхээр 150 оронд 155 оронд
Библи орчуулагдаж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Тий. Дээрээс нэмээд тухайн үндэснийхээ хэлээр тий. Тийм тухайн үндэстнүүдийн хэлээр тухайлбал ер нь ингээд олон улсын хүмүүстэй уулзаад явж байхад их сонин юмнууд тааралдана. Тухайлбал Индонез 600 хэл байна гэж яах шиг. 600 хэл. За. Филиппин 150 хэл байна гэж яах шиг. Өмнөд Африкийн мөгдөм тулс гэдэг дээ шүү дээ. Тий. Тэдэнд албаасны 11 хэл байна гэж яах шиг тий. Ингээд газар нутгийн юунаас шалтгаалж газар нутгийн онцлогоос хамаараад, хүн амын онцлогоос хамаараад нэг тийм одоо хүн үнэмшхийн аргагүй тийм сонин фактууд байгаад байгаа байхгүй юу? Тэгвэл тэр хэмжээгээр одоо энтгэж жишээ нь 2000 хэл байна гэж байгаа шиг те. Тэгээ тэр хэмжээгээр тэдний хийх ажил их байна гэсэн үг. Үүрэг нь их байна гэсэн үг. Зөв. Яг тэгвэл бодолтой нэг 150 хэлтэй улсад 150 хэлээр библи орчуулах хэрэгтэй болно да. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ ч өөр маш том ажил багхгүй те. Яг мэдээж би сүмүүдийн үүргийг бид нар бол одоо тусна авч үзэх хэрэгтэй. Тэ одоо бэлэн сургуулиудын үүргийг тусна авч үзэх хэрэгтэй. Христэлт бусад байгууллагуудын үүргийг бас бид нар тусна авч үзэх хэрэгтэй. Библийн нийгэмлэгийн хувьд гэвэл бидний библи орчуулдаг, хэвлэдэг, түгээж сурталчилдаг ийм байгууллага гэсэн. Тэгэхээр бид нар супер байгууллага бол биш. Яг тэгвэл бид нар бүгдийг хийдэг байгууллага бол биш байхгүй тийм. Зөвхөн библиэр л фокуслдаг тийм. Тэгэл түгээхт нь гол гүүр болол яг захна шүү дээ ер нь бол тийм. За тэгэхээр сүүлийн үед магадгүй бас яг юу хийж чинь тийм энэ байгууллага одоо тийм бас хийж байгаа ажилласаа болцвол тийм. Тэгээ за бид нар сүүлийн үед нэлээд ажил хийж байна. Манай ажилчид болон бид нар бүгдээр нэлээд завгүй байна. За нэг сайхан мэдээ өнөөдөр бид нар ийм стандарт монгол орчуулга төслийнхаа хуучин гэрээний хэвлэлийг аваад байж байна. За стандарт монгол орчуулга гэхэр чи. Тий. Одоо за энэ талаар бас жоохон тайлбар хэлнэ. За. Ер нь өнгөрсөн хугацаанд орчуулагдсан библиуд маань ер нь бол нэг 2 дахь хэлнээс буюу англи, орос, герман гэдэг ч юм уу тийм хэлнүүдээс орчуулагдсан, монгол хэлээр орчуулагдсан. Библиуд байгаад байгаа. Стандарт монгол орчуулга библи маань өөрөө цэвэр еврей гэлээс орчуулагдсан. Библи 2014 онд энэ төсөл маань эхэлсэн. За. Одоо 25 он гэхэд бид нар хуучин гэрэг орчуулад одоо хэвлэж байна. Хэвлээд одоо гар дээр авч байна. Тий. 26 он гэхэд бид нар бүтнээр нь хэвлэх тийм төлөвлөгөөтэй одоо ажиллаж байна. Зөв. За хоёрдугаарт бид нэр сонсголгүй хүмүүс зориулсан бид нар библи орчуулгын ажлыг сонсголгүйчүүдийн сүмтэй хамтран хийж байгаа. Тэгээ сонсголгүй хүн гэхэлэр нөгөө та бүхэн сайн мэдвэх одоо дохионы хэлтэй. Дохионы хэл гэсэн үг. Тэгэхээр эн чинь өөр тусдаа хэл. Одоо монгол хэл, англи хэл, орос хэл гэдэг шиг энэ чинь бүр тусдаа хэл болчиход байгаа. Зөв. Зөвхөн сонсголгүй хүмүүс хоорондоо харилцаж чаддаг юм хэл болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хэл рүү бид нар библийг орчуулах ажлыг одоо сонсголгүйчүүдийн сүмтэй хамтран хийж байна. За 3 дугаарт нь бид нар хараагүй хүмүүс зориулсан Braille библи бас хэвлэсэн. Нийт 80 шиг библи бид нар хэвлэлсэн байгаа. Тэгээ тэрийг бид нар чадхатахаараа Монгол орон даяар нэг аймагт 1-2-ыг тэгээд номын сангуудад тусгай хэрэгцээтэй хүмүүсийн сургуульд гэдэг ч юм уу хүргээд явж байна. За дээрэс нь тэр хараагүй хүмүүс зориулаад бид нар Braille Literacy Project буюу хараагүй хүмүүст бичиг үсэг сургах төслийг энэ оноос эхлээд одоо хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгэхээр бид ганцаараа хэрэгжүүлээгүй энийг Монголын хараагчдын үндэсний холбоо гэдэг яг хараагчдыг нэгтгэдэг ийм одоо том байгууллагатай. Дээрээс нь Монголын Campus Crusade for Christ буюу яг тэрний доор ажилладаг нэг үйлчлэл байгаа. Хөгжлийн мөршөлтэй хүмүүст хүүхдүүд төрж үйлчлдэг ийм байгууллага. Энэ хоёр байгууллагатай хамтраад бид нар за тэгээд аймаг болгонд 1-3 шатны сургалт хийгээд явж байна. Тэгээд энэ удаа бид нар Төв аймагт оны ихэнд хийсэн. Одоо энэ 3 сартаа багтаагаад зүүн 3 аймагт хийхээр төлөвлөж 3-4 сартаа багтаагаад зүүн 3 аймагт эхний шатны сургалтууд хийхээр одоо ажиллаж байна гэсэн. За нүсэр ажил. Тэгээд дээрэс нь бас бид нар библийн үзэсгэлэн ажиллаулдаг. Библийн музей гэсэн. Тэгээд тэр музейн бид нар тогтмол ажиллаулдаг байгаа. Ажлын цагууд та бүхэн ярьж үзэх
боломжтой. Тэгэхээр Библийн музей гэхээр яг юу байх вэ? Тэнд одоо тий одоо гол музейн гол их сурвалжууд нь Библи гэж юу вэ гэдэг талаар маш товчхон тайлбарлагдсан. За дээрэс нь Библийн еврей грек хэлний Библиудыг бид нар үзүүлж байгаа. Библийн монгол орчуулгын түүхийг бид нар чадхатахаараа бүрдүүлээд. Ер нь бол түүх музейд бол тэр чигээр байж байгаа гэсэн. Тийм музейд бол түүх тэр чигээр байгаа гэсэн. За тэгэхээр магадгүй нөгөө Библийн орчуулгын түүхийг сонирхож байгаа хүн байвал ариун бичээс нийгэмлүүд дээр очиход бол музей байж байгаа юм байна шүү дээ. Яг зөв. Тэндээс ер нь Монголын анхны Библи орчуулгыг ер нь бол тэндээс харах боломжтой. Өнөөдөр хүртэлх тий. Бүх Библи орчуулгыг харах боломжтой байгаа гэсэн үг шүү дээ. Энийг бас чухал зүйл байна шүү дээ тий. Бас боломжтой бол ингээд хойч үедээ ч гэсэн очиж үзүүлээ тий. Монголд бас ийм түүх байдгаа гэдгийг тий. Яг бид нар цаашдаа ер нь чат хатгаараа хөгжүүлэхийг хичээж байгаа. Тэгээд видео контент ч юм уу нэг хийх бах. Библийн үзэл ийм байгаа шүү гэдэг талаар. Тэгээд нэмээд бид нар 21 аймаг болон тархан суурьсан монголчууд ялангуяа Солонгос, Америк, Европод бол манай монголчууд нэлээд тархан суурьсан байдаг. Тэд нар монголчуудад зориулаад Библийн өдөрлөг бас хийж байгаа. 2024 оны хувьд гэвэл цагаан сараар бид нар Солонгост монгол итгэгч нартай зориулсан Библийн өдөрлөг хийсэн. 24 оны 6 сард бид нар Америкт байгаа монголчуудад зориулсан Библийн өдөрлөг хийсэн. Тэгээ 21 аймагтаа бас бид нар хийхээр зорж байна. Энэ жилийн хувьд гэвэл бид нар болгон өмнөгүй аймагуудад Библийн өдөрлөг хийхээр төлөвлөд ажиллаж байна. Тэгэхээр Библи одоо ер нь тэгэхээр хаагур худалдаалагдаж байна. Тэгээ одоо Монголд болон одоо тархсан монголчууд байна тий. Одоо онцгой нь Солонгост. Монголд бол бид нэр ер нь 21 аймаг та тус бүрд нэг гэрээт борлуулагчтай байхаар зорж байгаа. Тэгээ одоогор нэг 17-8 аймагт байна. За Улаанбаатар хотод гэвэл бас Библийн ном худалдаалдаг 2-3 сүм дээр сүмийн хажууд суурилсан тийм дэлгүүрүүд байгаа. Дээрээс нь Солонго гэдэг номын дэлгүүр байгаа. Папа гэдэг кафе байгаа. За манай офисын байранд бас Библи худалдаалагдаж байгаа. Гэхдээ ер нь энэ 5-6 сартаа багтаагаад бид нэр өөрсдийн гэсэн дэлгүүртэй болохоор зорж байгаа. Яг өөрсдийн байрлаж байгаа байрны хажууд нэг шинэ барилга барьж байгаа. Тэр нь дотороо бид нэр дэлгүүртэй болохоор зорж байна. За тархсан монголчуудын хувьд гэвэл Солонгост одоо Галил номын дэлгүүр дээр худалдаалагдж байна. Бас Үнүүрийн чуулганы гишүүд дээр худалдаалагдж байгаа. За Америкт бас худалдаалагдж байна. Европт худалдаалагдж байна. Яг ингээд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ингээд манай Facebook руу бичиж болно. Манай нээлттэйгээр ярьж болно. Манай хоёросоо дэлэн одоо та бүхэн мэдээлэл өгөхдөө маш баяртайгаар мэдээлэл өгч боломжтой. Библийн зарчмын дагуу амьдрах тэр бүх одоо тий арга чарга одоо юу гэдэг тий тэр техник тэр юу гэдэг тий тэр бүх зүйлийг л Библи дотор заагаад ингэж чиглүүлж байгаа. Тэгээ нэг зүйлийг маш дахин хэлэхэд бид нар бол заах ажлыг нь хийдэггүй. Тэгээ заах ажлыг бол ингэ сүм нь өөрөөрөө онцлогоор хэлбэр хэмжээгээр тэр зүйлийг хийхэд л одоо суурийг бэлдэж өгч байгаа. Тэгээ бэлдэж өгч байгаа тийм чухал байгууллага байдаг шүү дээ. Гол номыг нь л одоо бид нар үн зөв орчуулад чанартай хэвлээд хүрэх юм ажлыг хийж. За энэ дээр одоо бас нэг юм сонирхолтой ч гэдэм үү хүмүүсийн бас нэг юм эргэлзэж байгаа ч юм уу тийм зүйл байгаа бох гэж бодож байна. Одоо Библи яг энэ үнэн зөв орчуулагдаж байна. Тэгээ Библи өөрөө яг ингээ алдаа мадаггүй гэдгийг ер нь одоо тий. Одоо тэгж одоо яаж батлах вэ? Тэрийг одоо хяндаг тийм байгууллага байна уу? Тэ? Энэ нь өөрөө ер нь одоо юу гэдэг чи хөгжлийн явцын донд жоохон маркетинг орсон ч юм уу? Юмнууд бас байж болно шүү дээ. Чи ер нь бол тэ одоо коронавирус ирэхэд ч юм бол тэ маш олон одоо ингэ өөрчлөгдсөн байдаг юм билээ шүү дээ. Юм бол тэ гих жишээний ч юм ингэ. Тэ тэр тал дээр одоо яаж одоо баталгаа байх вэ? Тэ одоо яг тэр их сурулж муу юм уу? Яг тэр бурхны ирж байгаа үг нь тэрүүгээр яг байдığım уу тий? Тэрийг яаж ойлгох? Эсвэл хин нэгin өөртөө тааруулаад юм битсэн байдığım уу? Тий. Яг нэг 2-3 зүйл хэлээ. Нэгдүгээрт нь тухайн цаг үедээ таарсан буюу тухайн цаг үеийн хилдэг, ашигладаг хэллэгүүд байна, үгнүүд байна.
тэр болгоныг ашиглаад тухайн цаг үедээ Библи орчуулагдад явдаг. Тухайлбал 1840-од онд гэхэд л одоо хайр гэдэг үг янаг гэдэг үгээр сонирхолтой. Одоо манай итгэгчдийн бүгдийнх нь мэддэг нэг ишлэл байгаа. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорон ганц үгээ өгсөн гэсэн хүүд итгэж хинч мөрөхгүй харин мөн хамтай болно гэдэг. Тэгтэл 1846-оны шинэ гэрээнд юу гэж хэлсэн бэ гэвэл Бурхан ертөнцийг үнэхээр янагласандаа хүүгээ өгсөн гэдэг. Тэр шиг хөгжлийн явцад ингээд хэлний юу ч хүртэл утга хүртэл өөр болов. Хэлний утга өөр болж байна, хэлбэр нь өөр болж байна, ойлгогдож байгаа ойлгогдсон нь өөр болж байна. Тэ? За, хоёрдугаарт маш чухал асуулт асууж байна. Тэр Библийн орчуулгын чанарыг яаж хяндсан бэ гэж. Тэгэхээр манай байгуулагч өөрөө олон улсын биелийн нийгэмлэгийн гишүүн гэж ярьсан. Тэгэхээр Библи орчуулга маань өөрөө ингээд одоо их сурвалж нь маш тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр олон улсын биелийн нийгэмлэг маань маш урт хугацааны түүхтэй байгууллага. Тэр байгууллага маань маш олон судалгаа шинжээч нарт хамтран ажилладаг. Тэр үүднээс хамгийн их үнэн зөв их сурвалж нь хаана вэ гэдгийг маш тодорхой болгоод тэгээд гишүүн байгууллагуудаа ингэж хангаж яадаг. Ер нь тийм олон улсын байгууллага нь өөрөө энэ ажлыг хийж яадаг гэсэн. Тэгэхээр тэднэрээр баталгаажсан текстийг бид нэр одоо орчуулганд ашигладаг гэсэн. За 3 дугаарт энэ байгууллагаас бас яг орчуулгын зарчмуудыг орчуулгын арга барилуудыг бас биднэрт санал болгож байдаг. Санал болгож байдаг ч яг ингээд ийм орчуулгын арга барилуд байгаа шүү гэдэг ингээд нээлттэй одоо ингээд нөө тавьчихсан байж байгаа. Вебсайтн дээр ч юм уу бидний ашигладаг дотоодын одоо их сурвалжууд дээр ч юм уу те. Тэгмэд бид нэр тэрийг нь бас гайдлайн буюу удирдгал болгоод өөрсдийн төслүүдийг бичээд ингээд ашиглаад явж байдаг. Тэгээд мэдээж биднэрт еврей грек хэл мэддэг орчуулагч нар байгаа учраас бид нар Библи орчуулсан. Тэрийг одоо бардамнаж хэлж байгаа биш зүгээр бахархаж хэлж байгаа. Бахархаж хэлж байгаа. Биднэрт ийм боловсон хүчнийг хангасан бурхан бас үнэхээр бурхан алдрыг өрөх ёстой болоо гэж бодож байна. Тэгээд тэдний орчуулгыг үн зөвсгийг нь яаж хянах вэ те? Одоо тэгээ манай орчуулгын төслийн менежер буюу Библийн ухааны доктор Барижгал гэдэг доктор өөрөө хянж байна. За дээрэс нь олон улсын биелийн нийгэмлэгээс бас зөвлөгч ирж бидэнтэй жил 1-2 удаа ирж бас зөвлөлдөж янз бүрийн зарчмуудыг бас тулгаж ярьж тэг хянж байна. За дээрэс нь бас бид нар одоо хэлний эрдэмтэд пасторудаас бас бид нар бүрдсэн зөвлөлийг байгуулсан. Тэр зөвлөл маань хянж байна. Хамгийн гол хянагч нар маань хэн бэ гэхээр ерөөсөө л уншигч нар. Яг хөө мэдээж би бүх уншигч нарыг еврей грек хэлнээс нь хараад хянаасаа гэсэн утгаар хэлж байгаа биш. Одоо тийм боломж бас байхгүй мэдээж. Гэхдээ яг танд ойлгогдож байна уугүй юу? Танд яг яаж бууж байна? Яаж та одоо энэ орчуулганд хувь нэмэр оруулж болох вэ? Бид нар саналаа нээлттэй хэлэх боломжтой гэсэн. Нээлттэй гэсэн үг. Зөв. Тэгэхээр өөрөө нэг Библи Монгол руу орж ирэхдээ бол ер нь тэгээд ороод ирж байна тий. Яг нийт одоо ийм нөгөө суураараа одоо энэ олон улсын байгууллагад ч юм уу тий ер нь одоо тэр байгууллагын гаргаж байгаа одоо тэр мэдээллийг их сурвалжийг зөв гэдгийг ч юм уу тий. Эсвэл яг нэг анхны их сурвалжаараа байгаа гэдгийг одоо тийм баталгаалсан ч юм уу хянсан ч юм уу тий тэрийг одоо яаж итгэх үү тий. Тийм ер нь юу гэдэм юм одоо харьцуултууд гэх юм одоо тийм уялдаа холбоонууд ч юм уу тий. Тийм байгаа. Тэр бол олон улсын биелийн нийгэмлэгийн сайтнаас ороод харж болно. Нээлттэй байгаа тий. За тэгээд ерөөсөө Библи орчуулга гэдэг бол нэг тийм яг би маш тодорхой хэлмээр байгаа зүйл нь мэргэжлийн хүний хийдэг ажил. Ингээд гэхдээ мэргэжлийн хүнээс хүн гэдэг нь өөрөө ингээд еврей грек хэлнээс орчуулах чадвартай гэдэг нь тэр хэлийг мэддэг гэсэн үг. Дээрс нь англи хэл мэддэг гэсэн үг. Тэ? Тэгээд соёлыг нь мэддэг гэсэн үг. Тэ? Хэл сайн бэлтгэгдсэн байх хэрэгтэй гэсэн үг. Тэ? Тэгэхээр ийм хүний хийдэг ажил байгаа. Тэгээд энэ тодорхой алийг сурвалж ашиглахаа мэддэг бас. Хаа хамаагүй сурвалж ашиглаад гэж болохгүй тэ. Алийг нь ашиглах, алийг нь ашиглахгүй гэдэг бас мэддэг гэсэн. Тэгэхээр Библи орчуулга маань өөрөө ингэ нэг том бие даасан орчуулга дотроо одоо бие даасан салбар гэсэн үг. Явж байгаа юм шүү дээ. Өөрөөр хөдөөж орчуулга гэвэл одоо бас хин нэгэн хүн хийчих ажил биш байх гэж би бодоод байгаа. Магадгүй тэ. Эмнэлгийн орчуулга гэвэл бас дуртай хин нэгэн хийдэг ажил биш гэж бодоод байгаа. Тэ.
Түүнд адилхан Библи орчуулга гэвэл бас яг өөр юм бие даасан салбар гэж хэлэхэд бол. Зөв. За тэгвэл ингээд ер нь хаанаас л нэг хянаал те. Тэгээд ер нь бол чи ингээд нэг юм буруу зөрөө юм гарах бол ямар ч боломж байхгүй юм байна шүү дээ. Тийм учраас ер нь бол баталгаатай те хүнд хүрнэ. Тэгээд тэр хүнд бол ер нь яг л тэр их сурвалж нь очиж байгаа гэсэн санаа явж штэ те. Тэгэхдээ нэмж хэлэхэд ер нь бол Библи өөрөө нэг тэгж тодорхойлсон байдаг. Бурхны үг бол өөрчлөгдөхгүй. Цэг тасал өөрчлөл алга болохгүй. За. Тэ? Одоо ертөнцийн төгсгөл ирэх хүртэл Библийн үг үсэг нь алга болохгүй гэж өөрөөрөө тодорхойлсон байдаг. Гэхдээ тэр нь Библи орчуулагтай бас уялдаагүй гэсэн үг. Холбоогүй гэсэн үг. Өөрөлд Библийн хамгийн анхны их сурвалж нь өөрчлөгдөхгүй гэсэн үг. Харин Библи орчуулга бол засвар ороод явах боломжтой. Тий, одоо соёлын ялгаанаас цаг үеийн ялгаанаас тий. Тухайлбал яг бид нар сайн хянсан ч гэсэн заримдаа үг үсгийн алдаа та Библи хэвлэлсэн байж байдаг. Найруулгын алдаатай Библи хэвлэлсэн байж байдаг. Тийм тухайн одоо тийм байлаа гэд тэр яг үндсэн ойлголтыг бол алдаагүй. Үндсэн ойлголтыг бол алдаагүй. Зүгээр нэг жижиг алдаанууд үг үсэг, найруулга, зарим нэг үгийн буруу сонголтууд. Тухайлбал тий. Одоо хайр гэдэг янаг авчирсан байдаг ч юм уу. Тийм зарим одоо үгийн буруу сонголтууд. Ялангуяа монгол хэлчин их баялаг. Нэг тийм ядцсан хэл бол биш. Асар баялаг учраас бид нар сонголт хийхэд нэлээд цаг ордог. Тэгээ энэ үг зөв буруу гэдээ нэлээд үгийн судалгаа хүртэл нэлээд ордог. Ийм тэгэхээр энэ бол маш баялаг хэл учраас монгол хэл бол. Бид нар энийг монгол хүн л өөрөө энийг шийдээд явах боломжтой. Яг над нэг ийм мэдрэгдээд байна л да. Мэдрэгдэх юм одоо юу гэхээр одоо ингээд таны ярьж байгаа зүйл ингээд сонсохоор энэ бол үнэхээр тийм нэг юм чанар мэдэгдээд байгаа байхгүй юу л те. Одоо нэг юм чинь нийгэм маань чанартай баймаар байна. Монгол хүн өөрөө чанартай баймаар байна те. Ингээд нэг юм мэдрэгдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ өөрөө тийм зүйл байж ижил бусдад нөлөөлөх байх л та ер нь бол те. Яг зөв. Тэ. Тэгэхээр нэг тийм халуун дулаан сонсогдоод одоо мэдрэгдээд байна л да ер нь бол. Тэгээд нэг Библийг орчуулахын тулд одоо 14 онд эхэлсэн гэж 14-5 жил зарцуулж байна. Нэг Библи ном орчуулахад тий. Нэг Библи орчуулах. Оо зөв. Тэгэхээр энд ч нөгөө бэлтгэгдсэн боловсон хүчин хэрэгтэй. Тэгээд их сурвалжууд хэрэгтэй. Хамт үзэх номнууд хэрэгтэй. Чанартай софтвер буюу програмууд хэрэгтэй. Ажлын орчин хэрэгтэй. Тэ? Олон хүчин зүйлүүд энд нөлөөлж байгаа. Орж байгаа гэсэн үг. Гэхдээ аль болох бид нар бүгдийг нь одоо төгс байлгах гээд үзэж байгаа. Мэдээж яг төгс юм гэж байхгүй. Гэхдээ аль болох ингэж чанартай байлгах гэдэг ерөөсөө үзэж байгаа. Зөв бодлоо зүгээр Библи гэдэг номны төлөө бүлэт нэг байгуулга байна гэж бод. Тийм шүү дээ харин тий. Бүлэт нэг байгуулга. Харин тэгээд их сонирхолтой бай. Тэр их сонирхол татаад тэгээ хаваас нь солонгост тэн хүнийг барьж аваад захирлыг барьж аваад тэгээ сайхан яриа өрнүүлээгээд санал тавьсан жаар ашгүй боломж олдоод тэгээ өнөөдөр яг яриа сууж ин л дээ ер нь тий. Маш баярлалаа. Нэг Библийн төлөө, энэ номны төлөө бүхэл бүтэн байгуулга байгаа. Тэр нь өөрөө олон улсын хэмжээнд 155 оронд бий болоо явж ийн гэдэг чинь их тийм асар хүнцэн л явж ийн л да тий. За ер нь маш их баярлалаа. Тэгээ сонирхолтой бас өгөөчтэй тий сайхан яриа өрнөлөө гэж одоо ойлгож юм бас бодож байна. Маш баярлалаа. Тий за магадгүй та ингээд одоо тий манай подкастыг сонсож байгаа хүмүүс тандаад одоо нэг ийм зүйл дутуу орхичлоо доо энэ зүйлийг яг хэлэхгүй болохгүй нэ гэсэн тийм зүйл байвал бас хуваалцаж өгөөч тий. Нэгдүгээрт би та бүхнийхээ ажил үйлчлэлийн төлөө бурханд бас талархмаар байна. Солонгос улсад л гэхэд 60-аас илүү сүм байгаа гэж би сонссон. Зөвөө буруу сайн мэдэхгүй. Дандаа монголчуудтай хүрэхийн төлөө ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр маань бүгдээрээ ингэ бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Манайхаас Библи авч байгаа. Манай Библийг ашиглаж байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа гэж юуны өмнө илэрхийлмээр байна. Энд байгаа үйлчлж бүх пасторуудаа, ахлагч нартаа, сүмийн үйлчлэгч нартаа, сүм нөвж байгаа бүх хүнд би баярлалаа гэж
хэлмээр байна. Хоёрдугаарт манай байгууллагын маань одоо 3-4 хүнээр эхэлсэн байгууллага одоо 20 орчим хүнтэй ингээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ энэ маань ингээд бидний ажил маань тодорхой хэмжээний үр дүнтэй байна гэдгийн баталгаа болов гэж бодож байна. Тэгээд энэ байгууллагын төлөө бас та бүхний зориулж байгаа зориулалт залбирлын төлөө бас бид нар баярлалаа гэж хэлмээр. Тэгээ манай байгууллагын үндсэн зорилго алсын хараа юу гэвэл хүн болгонд Библи. Тэгэхээр Монгол хүн болгонд Библи те ерөөсөө. Тэгээ энэ маань өөрөө ингээд зогсошгүй ажил. Зогсогдсошгүй ажил. Хэдэн хүн өдөрт төрж хэдэн хүн нас орж байгааг бид нар мэдэхгүй л те. Гэхдээ ингээд шинээр төрж байгаа хүүхэд болгонд зориулсан бид нар Библийг хүргэнэ гэдэг юм. Өрөөтэй. Одоо логикоор бол яг тийм шүү дээ те. Тэгэхээр бидний ажил бол зогсохгүй. Тэгэхээр энэ ажил бол одоо яг бусад байгууллагууд бол чухал ажил хийж байгаа. Тэгээ манай байгууллагч бас чухал ажил хийж байгаа те. Тэгэхээр манай байгууллагын төлөө та бүхний маань зориулалт золиос бас багтахгүй шүү гэж би бас хэлмээр байна. Та бүхэнд маш их баярлалаа. Энэ подкаст олон мөлөө одоо олон хүнд хүрээсээ олон хүнийг оролцуулаасаа гэж би өөрөөс чинь бас хувийн зүгээс хүсэж байна. Олон хүн оролцоосаа. За баярлалаа. Маш баярлалаа. За өнөөдөр бас манай подкастад Ариун Бичээс нийгэмлэгийн захирал Баяр Угнаа захирал бас ирж ариун сайхан одоо тий мэдээлэл мэдлэг тий аливаа зүйлсээс бас хуваалцсан юм сайхан цаг байлаа. Тэг маш их баярлалаа. Таны бас ажилд тий амьдрал цааш тий бүхэл зүйлд нь бас сайн сайхныг хүсье. Маш их баярлалаа танд. За амжилт. За амжилт. За болсон. За баярлалаа.